За бүгдийн амгалан айлтгая. Орчинд хажууд үргэлжлүүлээд уншия тийм ээ. За намаа хараарай. Оноо нэмжиг нёмонжин жидау шэнаа гэж. За нёмжиг нёмонжин гэж юу юм бэ гэвэл тэ ёдтэй самданжин унши дагвавын ригжүнду жүрвийн нёмонжинжин шивадэ дэ юм бичэр гэж. За самдангийн унши дагвава буюу самдангийн унши тавуулсан хүн байдаг нь за бодгаал тийм ээ. Тэр хүний унши дагвава тийм ээ жигдэн бэн лам үнцэн лам тийм ээ. Дагвава ригжүнду жүрвийн гэж. Лам дагвава буюу сагжаа гэдэг маань юу гэхээр доод газрынхаа нёмонг ингээд тэр нёмонг дарахтаа бол нөгөө үндэс язоороос нь биш түр зур ингээд дараад явж байгаа ийм юм бол дагвава буюу сагжаагийн лам хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхий. За унши дагвавын ригжүнду жүрвийн гэж тийм. За унши дагвава. Тэрний ригжүнду жүрва гэдэг нь яг л одоо үргэлжлэлийг гинэ. Түүний одоо тийм ээ. Язгуур үргэлжлэл болсон нёмонжингийн шива тийм нисванист одоо ийм юуныг болвол нёмжиг нёмонжин гэж байгаамаа гэж. Нёмжиг нёмонжиндээ нёмжиг мой маяндээ гэж. Нёмжиг нёмонжин бол жинхэнэ одоо нёмжиг бол биш юм аа гэж. Ягаад үг гэхээр савн рулба савн маян бага шиг дэний бедон жаргал гэж. За савн рулба гэдэг нь бол одоо ийм одоо юу гэдгийг ийм үр тийм ээ ийм хатсан одоо үр тарианы үрч байдаг нь одоо жимс модны үр ийм үр байдаг шүү дээ. Тэр бол яг жинхэнэ хөрөнгө бол биш юм аа. Тийм ээ. Жинхэнэ хөрөнгө бол биш. Хөрөнгө болох бололцоо бол байгаа тийм ээ. Тэгсэн хэдий бол жинхэнэ бол хөрөнгө бол болоогүй байгаа биш юм аа. Түүнтэй адилхан нёмжиг нёмонжин бол нёмжиг бол биш аа. За ийм одоо дэний бедон жарвичэр гэдэг нь энэ бол бишээ юм. Тэр ингээ утгатай нь ингээ бод ойлгох тийм. Ингээ холбож үзээрэй гэж. За хажиг нёмжиг нёмонжиндээ нёмонжинжин нёмжиг эн сэрва мэдтэй гэж. Нёмонжинжин нёмжиг нёмонжин маань нёмонжингийн нёмжиг эн сэрва мэдтэй гэж тийм ээ биш юм аа гэж. Тэгээ lumадынгийн нёмжиг юм. Нёмжиг маян бичээр гэж. Нёмжиг нёмонжиндээ нёмонжинжин нёмжиг эн сэрва мэдтэй. Тэгээ lumадынжин нёмжиг маян бичээр чавдэ нёмжиг нёмонжин яна нёмжиг lumадын говь. Lumадын гэдэг нь иш үзүүлсэн гэсэн үг шүү дээ. Бурхан багш одоо энэ бол одоо сайн муу нүгэл буян аль нэгнэр нь бол айлдаг санаа шүү дээ тийм ээ. За нёмжиг нёмонжин яна нёмжиг lumадын говь гэжтэй. Lumадынгийн самдангийн ошин нёмжиг lumадынжин самдангийн ошин нёмжиг мэв. Дүм маданжин тийм үү. Ни иш үзүүлсэн самдангийн ошин нёмжиг гэж бол байх. Самдангийн ошин нёмжиг гэдэг чинь гэвэр игва байх хэрэгтэй шүү дээ. Тэг гэва. Гэвэр игва. Буянт одоо ийм оюун. Буян мөн байх хэрэгтэй. Буян гэдэг чинь юу вэ? Дүндүүдэн баг шиг арамбра намин дева жинжиж ирэгсүн наваа гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Буян гэдэг бол буян мөн гэж бол бурхны заавал зарилгатай байх хэрэгтэй. Буян мөн биш хэмжүүр. Бурхан энийг бол буян мөн гэж байх хэрэгтэй. Нэгдүгээр шаардлага нь, хоёрдугаарт нь буян мөн үү биш үү гэдгийг хоёрдугаар шаардлага нь юу байх хэрэгтэй вэ? Ухаан тэр үйл тийм ээ тэр акшн ухаан тэр үйл нь боловсроод тэр боловсрохтойгоо зэрэг түүний үр дагаварт нь амар амгалан гарч явах юм бол үнийг буян гэдэг. Тэр буян гэдгийг бол хоёр шалгуураар шалгаж байгаа шүү дээ. Нэгдүгээрт бурхны зарилгатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь ухаан үйл тийм ээ бие хэл сэтгэлийн альнийх нь ч үж болно. Ухаан үйлдэлийн маань үр дагавар нь боловсрохтойгоо зэрэг бол амар амгалан гарч явах. Тийм бол тэрийг бол буян гэж. За тийм ээ девадан түүний одоо дева жинжижи риксү найва гэж байгаа шүү дээ. За тэгээд тэрнээс дээш тэрнээс цааших гэх юм уу тийм ээ олон зүйлийг ингээ хамруулж байгаа шүү дээ риксү найва. Ямар ч байсан бол амар амгалангийн одоо зүг чигтэй юм байх. Харин lumадынгийн самдангийн ошин нэмжиг мэвэчэрдээ дэна геваин говьчэр гэж шүү дээ тийм ээ. Самдангийн ошин нэмжиг яна гева юм бэ чав. Цанд дээр нь байгаа шүү дээ тийм цандыг одоо энэ цандын шүү энийг чэйжлээрээ гэд хэлээд байсан. Тэр цанд дээр ч юм бол
гэвэрийгва гэж байгаа шүү дээ. Самдан ошин юмжуг. Гэвэрийгва. Тийм учраас гэва юм гоё бич. Думаадын юм ба самдангийн ошин юмжуг юм ба бол байхгүй, болцоогүй. Самдангийн ошин юмжуг байна гэва юм гоё. Она юмжуг сагмэдтэй жеда уушина гэж. Юмжуг сагмэд гэдэг нь ямар байх юм бэ? Тэр чабабо хажиг. За Нёмжуг нёмонжин гэж бишээ. Нёмжуг сагмад гэж юу юм бэ гэхээр хажиг юу гэж хэлж байгаа нэхээр сагмаджийн самсуг гад мянгалдэ амчин жигнит донём бангын чана самдан дамбун оши. За юу гэж нэхээр сагмаджийн самсуг жад бол хоорондоо харшлахгүй маа гэж тэ. Сагмаджийн самдан дамбун нуасан башива гэж самдан ши байгаа. Сагмаджийн одоо энэ самсуг гэдгийн сүг нь бол сүгмэд шүү дээ тий. Сагмэд юм ба сүгмэджийн одоо нёмжуг. Сүгмэд бол намхаа таяа намшидэ жиомэд зэрзигээ дөрв байгаа. Тэгэхээр энэ дөрв бол хоорондоо 8 тийм ээ. Самдан ши, сүгмэд ши. Сагмэджийн самдан ши бол сагмэд юм ба сүгмэджийн нёмжуг энэ 8 бол хоорондоо бол мэн галва юм. Галва биш хоорондоо харшлахгүй юм аа. Яагаад үг гэхээр намчин жигнид дөдүй нёмон бангын чана самдан дамбун оши. За дөдүй нёмон одоо өвчих талаасаа бол самдан дамбун оши. Самдан дамбун нёмон бангын чана самдан нивэн оши тэргүүтэн ингэж тавьж байгаа. Тэгээ огмаа намлаа энэ шэвэрж байгаа. Тэгээ доод ингээд дараагийнх нь бол энэ мэгэр жижээд ингээ самдан нивэн нёмон багнаад самдан сумба. Самдан сумбын нёмон багнаад самдан шива. Самдан шивийн нёмон багнаад намхаа таяа. Намхаа таяагаас ингээд намшитай жиам сэрзээ энэ мэтлэнгээр ингээд явж байгаа. За ингэж жишээд мэдэрээ гэж тийм ээ. Тэсүн хэмээн зарласан гэж. Оноо тэгвэл нянто даажимбийн чимба жигнит дөдвийн юм бангын чана самдан дамбу. Самдан дамбу юм бангын чана самдан невр жог регурт дөдвич дэна нянду бангшин гансэки дагнууд онсомдууд уг чимба яна самсуг жадгаа ин говорт дөдвич дэна банжаа жигчрвэн даажим томатогийн намдал намчээж тэртэл дийж. Өө мэрэгдэ гансэгдэ самдангийн оши матуу бичэрдэ самдан оши матууби даажум ёо бичэр. Тийм байгоз. Энэ ойлгож байна уу? Нянто даажимбын чимба. Нянто даажимбын чимба жиг нийт гэдэг нь нянто даажимбын лам гэсэн санаа шүү дээ. Нянто даажимбын лам. Нянто даажимба бол яг нь дөдвийн юм баганснараа самдан дамбу. Самдан дамбу юм баганснараа самдан нева гэж тавих хэрэгтэй юм уу гэж. Тийм ээ гэх юм бол нянду баганцсан. Тийм ээ нисванысын түүтгэрийг бол баганчихсан. Гансгийн дагмид бол онсомдуу доголсон. Ийм одоо зам мөр тийм ээ зам бол яах вэ? Таныхаар бол самдан сүгмэд 8 лам мөнгө юм уу? 8 лам мөнгө гэх юм. Мөнгө гэх юм бол банжаа жигчрвэн даажим томатогийн намдал амчиж. Банжаа жигчрва тийм ээ. Нөгөө дөдвийн юм, сукамын юм, сүгмэд хамын юм эдгээр ингээд зэрэг багнаад явж байгаа. Тэгээд даажимбо болж байгаа. Дүнгэж даажимбын гомпон дүнгэж олоод байж байгаа. Тэр намдал лам тэгвэл тэртэл дийж. Өө мэрэгдэ самсуг жадгаа импортал гэсэн санаа штэ тийм ээ. Өө мэрэгдэ гансэгдэ самдангийн оши матуу бич. Банжаа жигчрвэн даажимбо бол самдангийн оши бол товлоогүй байгаамаа. Самдан дамбын нэрдуг ийлаж идвэл лай дамбууа дээрээ бол булгуурлаад зам одоо тийм ээ. Дамирм гомноод даажимбо болж. Самдангийн оши матуугийн даажимба ёо бич. Тийм байгаа шүү дээ. Агман агдуудлаа. За энэ номноос үгж. Чөжи дамбын жендова самдан оши матувжин дүжи мигрэ заашинду тэрдуа дагны догурж жээсэн бич. Чөжи дамби таны одоо шашныг дагагчд гэж. Таны гэдэг нь энийг хэлж байгаа гэхээр таньжаа бурхныг хэлж байгаа тийм. Бурхан Будда тийм ээ Будда гэдэг байгаа шүү дээ. Будда Буддам шаранам гачами. Будда таны одоо шашныг дагагчд бол самдангийн оши товлоогүй байсан ч гэсэн яах нь дүжи мигрэ заашинду сэрдуа дагны догурж тийм ээ. Самдангийн оши товлоогүй байсан ч гэсэн бол орчлон одоо цааж тийм үү тийм ээ даажимбын гомпон товлж чадчихна гэж хэмээн зарлагдсан байдаг. Тэгэхээр үүгээр юуг илэрхийлж байгаа гэхээр самдангийн оши товлоогүй байгаа ч гэсэн даажимбо болж болдог. Даажимбо байдгийм самдангийн оши товлоогүй даажимбо байж болдгийм гэдгийг бол баталж өгдөг. Тийм. За мөн самдангийн оши матувын даажим явартаал оши онши матувын даажим онши шүү. Онши дүг байгаа шүү дээ тийм ээ.
Хаямигийн уншаад тэргүүтэн Жангаадны уншаадан гэдэг байгаа шүү дээ тийм ээ ондогч заава бид нар уншаад үзсэн шүү дээ тийм ээ тэр онш товлоогүй даажимба байдгаа гэж гомбонэ гэж даажимла жанжиндан жамид нийсүү явж даажимбад бол дотор нь чимэгтэй чимэггүй гэж хоёр байдгаа гэж зарлигласан байна гэж чимэгтэй гэдэг нь бол онш товл чимэггүй гэдэг нь онш товлоо тэгэхээр энэ чимэг гэдэг нь бол оншиг хэлж байна шүү дээ тийм ээ тэгээ юу жая банжа жигчрвэн даажим томаатагийн гансаг гэж үжийн хамдангийн ошин юмжugдэ сагмын ямбартал дэ ёвичэр гэж банжа жигчрвэн даажим томаатагийн гансаг гэж үжээ самдангийн ошин юмжugдэ сагмын ямбартал тийм ээ банжа жигчрва тэгээд дүнгэж одоо даажимба болсон байгаа тэр бодгаалын сэтгэлийн хамдангийн ошин юмжуг бол сагмын юм уу дэ ёвичэр дагга дэна банжа жигчрвэн жүншүгдэ хамдангийн ошин юмжуг дагвава тоовортод дэдвэ дагвава гэдэг нь сагжээ шүү дээ тийм ээ дагвава тоовортод додоогаан шиг хамдангийн ошин юмжуг сагмид товаала юмжуг дагвава товоо ондод гой гэж гэж хоноор даажим яна хамдангийн ошин юмжуг товын чавар за хажиг бол мөчөг өгөхгүй тийм ээ заавал даажимба бол хамдангийн ошин юмжуг заавал олсон байх хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ тийм ээ даажим яна хамдангийн ошин юмжуг товын чавартал чир мянган яна дэ товын чавичэр шэ мараваны тэгэж найдэ гэж даажимба яна самдангийн ошин юмжуг заавал олсон байх хэрэгтэй. Яагаад үг гэвэл баталгаа нь юу гэхээр чир мянган байх юм бол заавал самдангийн ошид товлцсон байх ёстой шүү дээ. Тэгэхээр хэмээх нь бол инээдэм одоо тийм ээ инээдэм наргааны орон болно гэж тийм ээ. Тэгээ бөө гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ хачин юм байна тийм. Чир мянган тэр даажимба яна самдангийн ошин юмжуг товын чав гэсэн мөртлөө тэрний нотлогоо нь юу юм бэ гэхээр чир мянган яна дэ товын чав гэдэг нь бол самдангийн ошин юмжуг товын чав гэж хэлж байгаа чинь нийтмийн орон болно шүү гэж бусад чамаа шоолно шүү гэсэн. Тэгээд дажим брэна яна чир мянган догоо онсон юм ёгойч дажим брэна яна чир мянган догоо бол ондоо сонва ин мягович гэж дажимба бол заавал ихлээд чир мянган байх албагүй шүү дажимба бол чир мянган болж даажимба болох албагүй чир мянган болоод даажимба болох байна. Даажимба бол заавал чир мянган болж даажимба болдгийг биш ээ. Тийм ээ. Чир мянган болохгүйгээр тусааргаа шууд даажимба болох байгаа шүү. Тэгэхээр даажимба самдангийн ошин юмжуг байх албатай гээд тэрнийхээ баталгаан дээр болохоор чир мянган гэж тавьж байгаа ч бол нийтмийн болно гэж. Аранлугны хамсүгжийн унши дагвава товнаа гэж. Хамсүгжийн унши дагвава товнаа. Хамсүг гэдэг нь бол самдун сүгмэдийг хэлж байгаа шүү дээ, тийм самдун сүгмэжийн унши дагвава товнаа. Дийн гавжийн шалах сүмбрэлжийн налжирж ийс дагмид прараг сам мэрдох сугжудаг онсомдуу догвойсаа унши дагмид товаадан эдэр догвой самданжийн садүйжийн гэвэр ивгаде самданжийн унши дагмидду жоо юм. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хамсүгжийн унши дагвава товноо дийн гавжийн шалах сүмбрэлжийн те шинаа лагантун сүндүү бэрэлжийн налжираар дагмид прараг гэдэг нь бол дагмид гансгийн дагмид тийм ээ юм уу эсвэл чойжийн дагмид нарийн бүдүүн гэж хоёр ялж байгаа шүү дээ. За энэ умаар анжидуу ёсонд ярьж байгаа яриа шүү. Умаар анжидуу ёсонд бол гансгийн дагмид прамо, гансгийн дагмид рагва, чойжийн дагмид прамо, чойжийн дагмид рагва гэж тавьж байгаа тийм үү? Тийм ээ. Багжаар аваанж ингээд гэдэг гансаар анжид төвийн хийж тоо бол гансгийн дагмид прамо, сүнзэн ядуу болвол идэв рагва их мэтлэнгээ тавьж байгаа шүү дээ тийм үү. За тэгэхээр юу гэж байна? Дагмид одоо нарийн бүдүүн юм уу? Эсвэл мэрдох сугж үдэг тийм ээ. Мөнх ус тэргүүтээ 16 гэж. Энэ нь юу гэхээр нөгөө дембаши утгтын дөрвөн үнэн бол дотроо 4 хэсэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Дунгал демба дотроо мэрдэгва, донва, дагмид 4. Тэгээд гүнжүн демба чи юу вэ? Жүү гүнжүн равжэжинг гогодон говош ном жанам рэгва зүгүүтээ. За ингээд 4 16 гээд юу байгаа шүү дээ.
Гиншин метаг дөрвөн үнний 16 ийм онцлог байгаа. За энийг бол илт онсон цагт бол моши сагмид товаад гэж тийм ээ. Самдангийн моши сагмид бол туулж байгаамаа гэж. Эдэр догвын самдан садужи гэвэрэг ба гэж. За тэр мэт одоо гэдэг нь бол сагмид прараг болоод мэрдагсоо жүдэг онсомдууд оголсон самдан садужи гэвэрэг ба бол самданжи моши сагмид гэж. Онду самдангийн моши нежиж чадунжин цанид шадвалаад байна. За дээр самдангийн моши нежиж чадунгийн цанид тавьсан. Эндээс бас энэ тухай бол мэдэж болж байгаамаа ойлгогдноо гэж тийм үү. Оноо. Тэгвэл самдангийн самсүгжийн моши дагваабад дэ нам дэн ганла жева ёд жэнаас дэн ганла жева ёж. За самдан сүгмжийн моши дагваабад буюу сагжаагийн лам эдгээр ч юм бол одоо ямар одоо төрөл юм те энд одоо төрөх юм бэ гэх юм бол даминин бадан тийм ээ даминин бадан ансунгийн дэнла нямжуг дэнам мойсу сарду жива бол за даминин болоод за ийм юу байгаа шүү дээ тийм ээ төрөл даминин болоод ансун гэдэг нь бол муузаяаны төрөл дээр бол тийм ээ адгуус бэрд тамийн одоо төрөл дээр бол нямжуг дэнам гэдэг нь самдан сүгмжийн оши дагваавад эдгээрүүд бол шинээр төрөх бол байдгаа гэж мойсу сарду жива гэдэг жигдэн жикхамын цэ дэдвийн онтор жива ланне эндела самдангийн оши дүг говьр сүмбич гэж. За тэгэхээр тэдгээр одоо даминингийн одоо бодгаал болоод мөн одоо муу заяаны амьтад бол ертөнц эвдэрхийн цагт тийм ээ ертөнц яг эвдэрхтэйгээ зэрэг бол бид нар бол хүсэлт ертөнцийн тайн заяанд төгөөд хүн байдаг тэнгэр байдаг тийм ертөнцийн тэгээд сайн заяа өрөөд тэгээд тэр төрөл дээр самдангийн мошиг бол бүтээдэг юм бүтээх тийм ээ олддог юм гэж бол зарилгалсан байна гэх ийм. За энэ мэдсэн бол одоо зарилгаар л мэдсэн шүү дээ. Дэндела самдангийн моши дүг говьр сүмбич. Огсон дэнла гонсон нямжуг харду жива ёдтэй гэж. За доод газрын тэр төрөл дээр бол дээд газрын нямжуг бол шинээр төрөх бол байдаг юм. Додви дэнла гэж тийм ээ. Хүсэлт ертөнцийн одоо төрөл дээр буюу одоо бидэн шиг бид нар ч хүсэлт ертөнцийн амьтан шүү дээ тийм ээ. Бидний одоо энэ төрөл дээр бол хүсэлт ертөнцийн төрөл дээр самдан домбон ошин нямжуг сарду жива ёдванэ жиа мижин дэнла зэрзийн ошин нямжуг сарду жива ёдви бар юм бич. За тэгэхээр бол гайхамшигтай нэг сайхан боломж бол байгаа нь бол тийм ээ. Хүсэлт ертөнцийн сайн заяаны төрлийг авсан байгаа. Бидний энэ төрөл дээрээ энэ биеийн дээрээ бид нар самдан домбон ошин нямжугийг бол шинээр урд олоогүй байгаагаа одоо шинээр төрүүлэх бол байдаг юм За тэрнээс ахуулаад тэгээд самдан дамбуу төрж байгаа самдан нямаа бас төрж болно шүү дээ. Их мэтлэнгээр ингээд явсаар. Тэгээд самдан нямын төрөл дээр самдан сүмба төрж болно. Самдан сүмбийнхтэй сүм их мэтлэнгээр явсаар аваад хамгийн сүүлд нь бол жиамидийн төрөл дээр сэрзигийн одоо мошин нямжиг бол бас шинээр төрөх хүртэл бол байдаг юм гэж. Рансан дэнла рансан нямжиг харду жива мэдээ гэж. За яг өөрийнхөө одоо энэ гэдэг юм уу одоо тухайн газрынхаа тэр төрөл дээр бол тухайн газрынхаа ойшин нямжиг бол шинээр төрөх байх. Шинээр төрөх. Ягаад гэвэл одоо самдан дамбын төрөлд авсан мөртлөө самдан дамбын төрөл дээрээ тэр төрөл дээрээ одоо самдан дамбын ойшин нямжиг төрнө байх. Ягаад гэвэл тэр чинь төржиж тэн дээр очиж байгаа учраас нэгсэндөө байгаа юм чинь дахин шинээр олох. Тийм ээ. Рансан дэнла рансан ойшин нямжиг сардууж яваа байхгүй. Самдан дамбуу дэнла самдан дамбын ойшин нямжиг сардууж яваа мэвэж. Тийм бооз самдан дамбуугийн төрөл дээр самдан дамбын ойшин нямжиг бол шинээр төрөх байхгүй. Самдан дамбуун дэнла самдан дамбуун нярдаг гомбоо мэвэж. Самдан дамбуун ойшин төрүүлэхийн тулд самдан дамбын нярдгыг ихэд гах хэрэгтэй. Тэгэхээр самдан дамбуугийн төрөл дээр самдан дамбын нярдаг гомно гэдэг бол байдаг. Яг л нярдаг гомнох шаардлага байна. Нярдаг гомнод чинь самдан дамбуун ойшин нямжиг товлохын тухайд. Самдан дамбуу төрсөн тэр нь аль хэдийн байгаа. Тэгэхээр байгаа юмны төлөө тэрийг бий болгодог ажлыг хийх шаардлага. Тийм ээ.
одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүн Улаанбаатарт очихын тулд одоо юу хийх ёстой тэр хийх шаардлага байхгүй шүү дээ тийм биз. Тэрнтэй адилхан Самдан Дамбууд төрөл авсан хүн бол Самдан Дамбууд төрөлхийн тухай түүний одоо ярдгыг бол байтугай гэж. Мэвэчэрдээ Самдан Дамбуу ярддаг гомбообын гансыг яна дөдвид дэмжинжин ганс. Самдан Дамбуугийн ярддаг бясалж байгаа тэр бодгаал бол хэн байх ёстой гэхээр дөдвид дэмжин. Самдан Дамбуугийн доод одоо тийм ээ газрын хуваараар гэх юм уу одоо зүүрлж хэлэх юм бол доод давхарт нуугаа гэдэг шиг хүсэлт ертөнцийн одоо бодгаал хүсэлт ертөнцийн төрөлт ийм бодгаал бол Самдан Дамбуугийн ярддаг бол мэд дээшээ явах. Самдан Дамбуу гошид товлохын тулд ертөнцийнхэн бол Самдан Дамбуугийн ярддаг бас биш. Самдан Дамбууд одоо төрөл авсан хүн Самдан Дамбуу гэсэн маш тийм. Энэ говь вечэр. Гонсаан Данла огсон ойшийн нэмжиг сардуу живаа мэд гэж. Дээд газрын төрлийг авсан мөртөл болвол тэр бодгаал бол доод газрынхаа ойшийн нэмжиг бол шинээр төрөх байхгүй тийм. Самдан Нева байгаа бодгаал Самдан Нева одоо төрөл авсан бодгаал Самдан Дамбуу одоо ойший бол шинээр төрөх байхгүй. Мэдээ ягаад гэвэл Самдан Невид Данла Самдан Дамбуу ойшийн нэмжиг сардуу живаа мэвэч гэж тийм ээ. Хоёрдугаар одоо самадид байгаа бол нэгдүгээр одоо самадигийн ойшийн нэмжиг шинээр төрөх. Даамадуу гэх юм бол тийм ээ. Жишээ гэх юм бол Самдан Невийн ойшийн нэмжиглээ Нямбинцэ ийм жудлаа Самдан Дамбуу ойшийн нэмжиг сардуу жевартал Мадуба дийч гэж. Самдан Агмадуу гэх юм бол тэгвэл Самдан Невийн Самдан Невийн одоо тэнгэр бол Самдан Невийн ойшийн нэмжиглээ Нямбинцэ гэж. Самдан 2 дугаар самадигийн тэр одоо ойшийн нэмжиг оройтхын цагт бол түүний сэтгэл Самдан Дамбуу ойшийн нэмжиг шинээр төрнө үү таныхаар Дагмадуу гэсэн шүү дээ гэж. Тийм гэж. Хажиг дод дээ гэж. Хажиг болохоор тийм ээ гэж. Дод дээ ойшийн нэмжиг дээла Нямбинцэ ийм жуда Самдан Дамбуу ойшийн нэмжиг онд ужурва шиг явичирдэ. Нэмжиг дээла Нямна Самдан Дамбур живаа лямба шиг явичирдэ. Нэмжиг дээла Нямна додур живаа лямба шиг явичиршээсна Санжир Дамбуула мачвдэ. Самдан Невийн ойшийн нэмжиглээ Нямбинцэ Самдан Дамбуу ойшийн нэмжиг Ням маням ни ёдлаа манямба тэ онд ужурнэ Самдан Дамбур живаа сэрдва инжи Дедарнаяан Самдан Дамбуу ойшийн нэмжиг жудлаа сардуу живаадан нэ мижиг бичиг. Тийм. Самдан Невийн тэ 2 дугаар самадид төрөл авчихсан тэнгэр тухайн одоо тэр 2 дугаар газрынхаа юу н одоо доройтлоо гэж бодоход тийм ээ. Самдан Невийн ойшийн нэмжигүн доройтохтойгоо зэрэг бол Самдан Дамбууд бол шинээр төрөл аваад тэндээ бол яах нь Самдан Дамбуун ойшийн нэмжиг бол онд жүрлж байгаа төрж байгаа гэсэн үг юм аа. Түүнээс биш Самдан Нева дээрээ тэр нь доройтоод тэгээд Самдан Невагийн төрөл дээрээ Самдан Дамбуугийн ойшийн нэмжиг шинээр төрнө. Тийм юм бол байхгүй. Тэгсэн үг биш ээ. Тэгэхээр бол юу гэж юм? Самдан Невагаас ойшийн нэмжигүн доройтоод Самдан Дамбуугийн ойшийн нэмжиг бол төрөх бол байгаа гэдэг чинь доошоо унаад шинээр тэндээ төрөл аваад тэр нь төрж байгаа болохоос биш. Нөгөө нэг юу гэсэн үг юу гэж тийм ээ. Тэндээ одоо юу гэдгийг Самдан Дамбуу ойшийн нэмжиг бол хэлэн төрж байгаа тийм үг юм байна. Энийг 8 мижиг бичэр гэж байгаа тийм ээ. 8 мижиг бичэр. Хажиг Самдан Дамбуугийн давуу Самдан Дамбуу ойшийн нэмжиглээ Нямбадан Самдан Дамбууны шиповод дүнямсэр гэж. Хажиг бас юу гэж бодож юм гэхээр энэ одоо тэгэл тэнгэрийн одоо төрөл энэ юмн дээр бол одоо дэшээ доошоо явах одоо нарийн юмнуудыг л одоо бидэнд айлаад байгаа юм шүү дээ тийм ээ. Самдан Дамбуу одоо жишээ нь байлаа гэж бодоход тийм ээ тэнгэрийн одоо төрөл авсан. Газрын хуваарийн хувьд бол Самдан Дамбууд байгаа ийм тэнгэр байлаа гэж. Энэ тэнгэр бол Самдан Дамбуу ойшийн нэмжиг нь бол доройтоод тийм тухайн одоо сэтгэлд доройтоод доод газрын юм одоо ингээд Испанис төртөг. Тийм маягаар доройтно шүү дээ доройтох болчихсон. Ингээд одоо Самдан Дамбуу ойшийн нэмжиг Нямбадан тэгээд одоо доройтохтойгоо зэрэг Самдан Дамбууны шипова дүням. Самдан Дамбуугаасаа үхэж игүүтэх нь бол одоо яг нэгэн зэрэг болт юм аа гэж хамт тийм
хугацааны хувьд бол одоо зэрэг явагдана гэж. Самдан дамбуун ойшин Нямжиг доройтохтойгоо зэрэг самдан дамбуудаа үхнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Үхнэ гэсэн. Тэр үхэх нь бол тэр сэтгэлэн доройтох үхэх хоёр нь бол зэрэг байна гэж. За энэ бол буруу гэж. Гэтээдээ ийм жудла додвин юм ондож руудан тэ додурж яваад дүүм юм биш. Тийм ээ. Зэрэг биш юм аа. За тэр яаж доройтох уу гэхээр яг л одоо өмнө нь одоо урд төвдийн олон хичээл дээр ярьсан шиг юу гэх юм. Доод газрын одоо няман төрөх юм бол тэр сэтгэлэн доройтох. Өөрийн одоо тэр байгаа газрынхаа тэр нисванисаас ангижрах юм бол дээшээгээ яваалаа ба шүү дээ. Тэгээд доод нямангууд нь төрөх юм бол тэгэл доошлоо яваад байна. Өөрийнхөө нямангоос салж чадахгүй бол одоо тухайн байгаа самдан дамбууч гэдэг, самдан яваач гэдэг чинь тэр газрынхаа нямангоос салж чадахгүй эндээ тэгэл уяатай байна шүү дээ. Тийм. Тэгэхээр метэдэ дийжүүдэд додвин юм ондож руудан тийм ээ. Самдан дамбуун одоо саа бол түүний сэтгэл хүсэлт ертөнцийн одоо бидний энэ доод газрын хүсэлт ертөнцийн одоо нисванис түүний сэтгэл төрөхтөөгөө зэрэг хүсэлт ертөнцид төрөх нь бол хамт бол байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээ бүх нь бол наа гэсэн үг гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Додвин юм төрөхтөөгөө зэрэг Тэнгэрийн орондоо бүх нь бол хамт юм дүним гэдэг шүү дээ. Тэгэхээр харин зүг бол тийм биш ээ. Додвин юм төрөхтөөгөө зэрэг хүсэлт ертөнцид төрөх нь хамт биш байгаа шүү. Тэртэл додвин юм буюу донён гэдэг нь додвин юм шүү дээ. Дотгомын юм. Додвин юм ранжуудлан ондож үрвийн самдан дамбуул хаа ёв гэж. Додвин юм ранжуудлан ондож үрвийн самдан дамбуул хаа ёв. Эдгээр бол самдан дамбуудаа байгаа тэнгэр хэвээрээ байгаа бол хүсэлт ертөнцийн нисванис бол төрж байгаа юм тэнгэр бол байдаг юм. Үгээр тий. Тэртэл чи пяматаг додур живал лимбиг самдан дамбуул хаяа. Харин бол одоо тэгээд нөхцөл шалтгаан нь бүрдээд хөхтэйгээ зэрэг бол хүсэлт ертөнцид төрөл авах ийм самдан дамбын хаа бол байгаамаа гэж. Энийг бас бодоорой гэж. Тэгэхээр энэ бодоорой гэдэг нь юу гэсэн үг вэ? Ийм зүйл байгаа учраас таны хэлсэн тэр одоо додвин юм төрөхтөөгөө зэрэг тэнгэрийн орондоо бол одоо тийм ээ. Зэрэг үхэн гэсэн үг ээ. Тэнгэр хэвээрээ мөртөө додвин юм одоо хэлтэн төр байж. Харин дараа нь бол бол додвин одоо төрөл авгаа юм тэнгэр байгаа шүү. Тэрийг сайн бодоод үзээрэй гэж. Тэгээ энэ тухай бол бас өөр олон зүйлүүд биш үү? Тэгээ бусад номнууд дээр ч гэсэн одоо тэгээд нэг одоо шинж өөрөө өөрснийхөө сэтгэлийг ч гэсэн тийм ээ. Зарим усууд их тайван амгалан тэр байдаг, зарим нь их одоо одоо сүр сар хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ сүр сар гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр чинь бол одоо дээд газраас доошоо унж орж ирсэн төрлийн улсууд бол харьцангуй тайван амгалан байх магадлал өндөртэй тайван улсууд. Хагаад үгээр зовлон багтаа их самади байдалтай их оршдог байсан ийм одоо тэр дадлаараа жоохон тийм байх шинж алба байхгүй шүү дээ. Чаваа бол байх. Тийм хаглал бол харин доод газар мууцаа завгүй зовлон эдэлжсэн амар амгалан байгаагүй шалтгаанаар сэтгэл санаа докторгүй байх өөрчлөлт магадлалууд бас байна тийм ээ. Чаваа байхгүй л. Хонарэ онсон дэлэн огсон юмжиг сардууж яваа явартал сэрзээ данла жиамижийн юмжиг сардууж яваа. Онсон данла огсон юмжиг сардууж яваа явартал. Дээд газрын одоо төрөл дээр доод газрын бол юмжиг чинээр төрөх бол байдаг юм аа гэж. Сэрзийн данла жиамижийн юмжиг сэрзийн төрөл дээр те сэрзийн чин дээдлийнхэн шүү дээ. Тэн дээр бол жиамижийн юмжиг сардууж яваа яв вечэр. Тэртэл сэрзээ данла гансагийн дагмад онсон дуудаггүй жиамижийн ойшин юмжиг сардууж яваа яв вечэрна.
тэр мачаа. Тэртэл сэрзий дэнжинжин янта багуэс ганцгийн дагмид онсондууд огой жеамижин сэмлэдэна янда гондоо жидвич чирна мачв самсу ганцгийн дагмид онсондууд огой жеамижин юмжуг сарду жевин ганцгийн дагмид онсондууд огой жеамижин юмжуг сарду жевин дэнжин яна жеамижин юмжуг сарду жеви дэнжин ям говортол жижидэла чава явж байна. Онюд онсондууд огой самданжин ошин юмжуг сарду жеви дэнжин яна самдангийн ошин юмжуг сарду жеви дэнжин ям говортол дэдвич байна. Мелон ондо масон үед тэгчин жордон Жожиг чумбуула навын ганцгаж очиж тэртэл дээш. Дагдуудад оны донсондууд агуй. Тэгчин тонлон барчин мэлэн ойсуу сарду живи дэнжин гаш. Тэгчинжин тонлон барчин мэлэн самданжин ошин юмжиг юм. Энэ гайгүй байна тийм ээ. Тэрзээ дэнда ганцгийн даймад онсондууд агуй. Жиамижин ошин юмжиг явичарна тэр мачиг гэсэн. Ёна гэсэн. Тэрзээ дэнда жиамижин юмжиг сарду жава ёо мачиг гэсэн үг шүү дээ тийм ээ. Жиами сэрзийн данла жиамижин ошин юмжуг сардууж ба ёо мачаа. Тэртэл сэрзээ дэнжинжин янто багуийн ганцгийн дагмад онсондууд агуй жиамижин сэмла дэнэ гэх тийм ээ. Тэгээд нэг урт ягаад байгаа болохоос айгуу гоос тийм ээ. Хамгийн дээд сэрзийн төрөл авчихсан янто багва болвол ганцгийн дагмад онсондууд агуийн жиамижин сэмла дэнэ. Доод газрынхаа сэтгэл дээр бол тулгуурлаад тэгээд нирваныг одоо байдаг шүү дээ гэхэд мачив цамсуу ганцгийн дагмад онсондууд агуй жиамижин юмжиг сарду живи дэнжин яна. Ганцгийн дагмад онсондууд агуй жиамижин юмжиг сарду живи дэнжин яна. Тийм ээ. Хим бахан гол нь биш. Ганцгийн дагмад онсондууд агуй жиамижин юмжиг шинээр төрж байгаа тэр одоо төрлөхөйтөн болвол яг нь жиамижин юмжиг сарду живийн дэнжин юм говертал. Чожин дэла чава ёвич гэж. Дэна Яна юу гэж? Яна донёд онсондууд агуй самдангийн ошин юмжиг сарду живи дэнжин яна. Самдангийн ошин юмжиг сарду живи говор төдвич байна. Мелон ондоо масын үед тэгчингийн жорлом чожиг чумбуула навь. Тийм ээ жорлом чожиг чумбуула навь ганцгаж байж. Тэгэхээр дагдуудад донёд онсондууд агуй тэгчингийн тонлон барчин мелон ойсуу сарду живи дэнжин гааш. Тэгчингийн тонлон барчин мелон самдангийн ошин юмжиг юм бич. Ошин юмжиг юм бич. За ингээд бол энэ барчин тажуудын самсуг бол энэ хүрээ дүүрч байгаа юм. За ингээд дараа нь бол садмид ши тийм ээ. Одоо нөгөө жүгжа гүйөвэ нэгis жүгдөг гүйөвэ навис жүгжа гүйөө гэсэн шүү дээ тийм ээ. Боцотын одоо ажил жүгдөг гэдгийг бид нар ярьж байгаа. Тэн дотор одоо самдун сүгмэж янсуудан гэдээ ярьсан. Тэн дотроос бол самсгийг бол энэ яри садмид шиг бас ярья гэсэн. За ингээд цамин шиг гэх юм тийм ээ. Тэгэхээр цадмид шиг бол бид нар дараагийн хичээл дээр тэгээд жидонго уншаад ерөнхий ойлголтоо авчаад дараа нь бол яа хаждын одоо сумба тамишиг тийм ээ тамишиг гэдэг нь бол тэгэхээр хэмжээнд хамж яваад дэвижүүдэн давхарж өгдөг гэдэг байна. Тийм ээ жамба цадмид нинжэ цадмид аваа цадмид даньюм цадмид гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр тамид ши цаглашгүй хязгаарлашгүй гэх юм уу ийм дөрвөн зүйл байгаа. За энэ бол байна шүү. Бид нар одоо өдөр тутам бараг одоо бурхны шишинт бол хурал намын газрууд бол бүгд уншиж байгаа. За шишний одоо уншлага намтай сүсгнүүд ч гэсэн одоо өдөр маш чухал. За энэний тухай нь ярьж байгаа.